Дархуул аймгийн иргэд аж ахуйн нэгжүүдэд зээлийн Батлан даалтай сангийн төвийн бүсийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сургалт өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлтэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага, Батлан даалтай зээлд хэрхэн хамрагдах, ямар материал бүрдүүлэх, бүсэлд гарах, дараалал зэрэг иргэд аж ахуйн нэгжүүдэд тун чухал асуудлын хүрээнд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. За манай зээлийн Батлан даалтын сангийн төвийн бүс бол 2024 оны 10 сард Дархуул аймагт нэгдэж үйл ажиллагаа явуулж байна. За тухайн төвийн бүс маань Сэлэнг, Төв аймаг, Дархуул аймаг гэсэн 3 аймгийг хариуцсан үйл ажиллагаа явуулж байна. За бидний зорилго, бидний үйл ажиллагаа бол банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгийн дутагдaltaй жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэж гин барьцаанд 60% нь Батлан даалт гаргадаг. За мөн 21 онд нэмэлт хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулснаар орон сууц авах гэж байгаа иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт мөн 60% нь бас Батлан даалт гаргадаг. За мөн 24 онд мөн хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор хоршооны гишүүн малчны зээлд мөн Батлан даалт гаргадаг ийм үйл ажиллагаа явуулж байна. За ингээд манай Дархуул аймгийн өнөөдөр бол манай Дархуул аймгийн бизнес эрхлэгчид буюу жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчдэд зориулсан ийм нээлттэй уулзалт өдөрлөгийг зохион байгуулад явж байна. За энд бол яг Дархуул аймгийн 4 сумын бизнес эрхлэгч иргэд аж ахуй нэгж буюу жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар маань ирээд мэдээлэл аваад явж байна. Дархуул аймаг дахь зээлийн Батлан даалтын сангийн салбар нэгжээр дамжуулаад эдгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань яаж Батлан даалттай зээлд хамрагдах уу, тэр дараалал яаж банк руугаа хандах уу, ямар материал бүрдүүлэх үү, зээлийн Батлан даалтын сангийн нөхцөл ямар байдгийг, за энтэй холбоотойгоор ямар шаардлагуудыг хангасан байхыг, барьцаа хөрөнгийн дутагдaltaй гэж яг ямар шалгуураар дутагдал гэж үзэж байгаа гэх мэтчлэн нэлээд нарийн зөвлөгөөнүүдийг бол өгж явж байгаа. Зээлийн Батлан даалтын санаа нь Улаанбаатар хотын төвлөрлийг саруулж орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт Батлан даалт гаргаж байна. Тодорхойлбол орон сууцны ипотекийн 6% хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн 60% Батлан даалт гаргадаг байна. Зээлийн Батлан даалтын сангийн төвийн бүсийн тус салбар нь 2025 онд 1722 харилцагчийн 75.3 тэрбум төгрөгийн зээлд 41.3 тэрбум төгрөгийн Батлан даалт гаргасан байна. Зээлийн Батлан даалтын сан бол 2021 оноос эхлээд орон нутаг буюу 21 аймаг болон Улаанбаатар хотын хаслагдсан 3 дүүрэгт бол ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн Батлан даалтыг гаргаж ирсэн. За энэ юу вэ гэсэн үг вэ гэхээр зэрэг тухайн иргэн маань орон нутагт амьдарч буй иргэн маань орон сууцны зээл авахд урьдчилгаа төлбөр 30% бүрдүүлдэг бол тухайн 30%-ийнх нь 60% нь бол зээлийн Батлан даалтын сан Батлан даалт гаргаснараа тухайн иргэн маань орон сууцаа аваад амьдраад явах юм боломжийг бол бүрдүүлж байгаа. За орон сууцны ипотекийн журмын хувьд бол Монгол банкны ерөнхийлөгчийн ипотекийн зээлийн журмаараа журмынхаа шаардлагыг хангуулад эндээ урьдчилгаа төлбөрийн Батлан даалт аваад авахд ийм боломжийг бол иргэдэд олгосон байгаа. Ипотекийн зээлийн тухайд бол яг ипотекийн журмаараа 3%, 6% гэсэн 30 жил хүртэлх хугацаатай энэ нөхцлөөр явна. За бизнесийн зээлийн тухайд бол ямар төсөл хөтөлбөрийн ямар их усртэй бизнес вэ гэдэг бизнесийн зээл вэ гэдгээс хамаарат хүү шимтгэл хугацаа нөхцлүүд нь бол өөр байдаг. Манай төвийн бүсийн салбар бол 2025 оны 11 сарын 30-ны байдлаар бол 1722 харилцагчийн 75 тэрбумын 41 тэрбумд бол Батлан даалт гаргасан байдалтай явж байна. Зээлийн Батлан даалтын сангаар зээл авах хүсэлтэй иргэд аж ахуй нэгж болон жижиг дунд бизнес эрхлэгч та бүхэн хүнстэй аж ахуй яамны нэг давхарт байрлах зээлийн Батлан даалтын сангаар үйлчлүүлж дээрх сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой.